За сайн байна уу залуусаа та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би мэдээллийн чанартай нэг зүйл бол оруулахар болсон. За энэ юу вэ гэхээр манай эцэг трейдер Актем өнөөдрөөс эхлээд албан ёсоор Австрали улсын Pepperstone гэдэг брокертэй яг албан ёсоор бол ажиллаж эхлэхээр бол болсон байгаа. За энэ яагаад би одоо Pepperstone-ыг сонгосон бэ гэхээр за ер нь бол бас те монголчуудын бас айгүй сайн мэддэг бас хамгийн чухал нөгөө мөнгө татан авалт болон депозит хийхэд ямар нэгэн асуудал бол гардаггүй учраас тэгээд айгүй хурдан хугацаанд орж ирдэг учраас би бол энэ брокерийг бол сонгосон байгаа. За мэдээж бол бид нар бол богино хугацааны арилжаа хийдэг хүмүүс те бас тухайн хослолуудын бол спридийг бол хараад би бол сонголттой байсан байгаа. За тэгээд манайхыг хамтарч ажиллаж байгаа юугаараа баталгаажж байгаа вэ гэхээр за одоо ерөнхийдөө бол одоо энэ манай дээр бол одоо манай сошиал одоо миний одоо сошиал дээр одоо YouTube, Telegram, Facebook дээр бол бүгд дээр миний IP хаяг бол байгаа. Та залуусаа за энэ IP хаяг нь бол яг ингээд тухайн газар, тухайн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа нь үнэн гэсэн бол нотлох зүйл байгаа. За та бүхэн бас энэ миний байгаа одоо энэ хэрэг та данс нэгээгүй бол энэ брокерыг санал болгож байна гэсэн IP хаягаар та дансаа нээхэд танд ямар хэрэгтэй вэ гэхээр за энэ нь болохоор та банкар мөнгөө татахдаа ямар нэгэн шимтгэл төлөхгүй байхаар бид нар ярилцсан. Энэ бол ер нь бол айгүй боломж юм байгаа. Бас банкар ингээд мөнгө татахаар бас айгүй өндөр шимтгэл авдаг те. Энийг бол байхгүй одоо авахгүйгээр бол тохиролцсон байгаа шүү. Залуусаа тийм болохоор та бүхэнд бас энэ бас айгүй том давуу тал болж өгөх бах. За тэгээд мөн яах вэ гэхээр миний IP-гаар бүртгүүлсэн залуучуудад гарч байгаа асуудлыг би маш хурдан шийдвэрлэж өгөх болно. Залуусаа би бол яг бас аккаунт хариуцсан нэлээд сайн боломжийн нэг менежер залуутай бол танилцсан учраас ингээд та бүхэнд ингээд ямар нэг асуудал гарах юм бол ингээд та бүхэнд надад тэр доор нь хэлээ. За энэ ингээд ийм асуудал ингэж гараад байна. Одоо энийг яах вэ гэх юм бол би аль болох хамгийн хурдан байдлаар би та бүхэнд шийдэж өгөх болно. За одоо хэдүүлээ энэ брокер дээр хэрхэн данс нээх вэ гэдгийг одоо хэдүүлээ үзье. За тэрнээс гадна болохоор нөгөө миний хэрэгжүүлж байгаа Next Level Traders Club гэдэг энэ дээр болохоор бид нар бол энэ ямар төсөл явагдах гээд байгаа вэ гэдгээр энэ бол гадны зах зээл те одоо Forex-ийн зах зээлээс одоо залуучуудаа аль болох мөнгө алдахгүйгээр боломжийн ингээ мөнгө татах тийм зорилготой бол энэ бол ийм одоо төсөл маягийн бол хийж эхэлж байгаа. За энэ төсөлтэйгээ бол мэдээж бол биднэрт бол брокер хэрэгтэй учраас би энэ Pepperstone гэдэг брокерийг сонгосон юм аа. За хэдүүлээ энэ брокер дээр яаж данс нээх вэ гэдгийг харъя. За ингээд харах юм бол ингээд хэрэг та данс нэгийг бол энэ брокерийг санал болгож байна гэдэг энэ доор манай IP хаяг байгаа. Миний за та энэ дээр ингээд дарахаар за одоо ингээд шууд ингээд бүртгүүлэх ингээд цонх гарч ирнэ. За join now гэд дараад за тэгэхээр ингээ мэйл хаяг ингээ хийж ирнэ. За та ингээд өөрийнх ингээ мэйл хаягийг хийгээд тэгээд старт дээр нь дараад за мэдээж бол энэ дээр дарахаар ингээд компани энтер гэдэг жаа зөвхөн хувь хүн дээр нь дараад за энийг бол мэдээж бол монголоор сонгох хэрэгтэй. За энэ дээр бол та нууц дугаараа хийн. Энэ бүртгэгдсэн гэдэг за ажи. За энэ хаягаар болчих واخа. За одоо ингээд та ингээд нэвтрээд орох юм бол таны аппликейшны зүйлүүд бол гарч ирнэ. За энэ дээр бол мэдээж бол Монгол бол хийгээрээ энэ дээр таны овог таны нэр овог нэр бол ингээд орно. Тэгээд төрсөн он сар өдөр энэ бол таны нөгөө нэг амьдарч байгаа газрын бол мэдээлүүд нь орно. Одоо тэдгээр байрны тим гудамжны тэдгээр байрны тим гэж орно. За энэ дээр бол утасны дугаар бол орно. Пост код дээр нь болохоор ерөөхдөө
11:00 гэж тавьчиход бол болно. За энэ дээр бол мэдээж бол Монголоо сонгоно. Одоо улсаа сонгоно. Тэгээд энэ дээр чиглээд next-тэй бол та бүхэн дарах юм аа. За би одоо энийг бол яах вэ гэхээр энэ нөгөө хувийн мэдээллийн чанартай зүйл агуулж байгаа болохоор би та бүхэнд энийг өөрөө хувьдаа бөглөөд тэгээд дараагийн хуудас руу шилжихдээ та бүхэнтэй уулзъя залуусаа. За залуусаа эхний та бүхэн өөрсдөө мэдээлэл бөгсөн бол дараа нь бол ийм хуудас гарч ирнэ залуусаа. За энэ дээр бол яах вэ гэхээр та MetaTrader 5, 4, CTrader, TradingView гэдэг ерөнхийдөө бол CTrader бол энэтэй TradingView-тэй бол холбогдсон бол байгаа. Тийм болохоор та бүхэн энийгээ сонгоод тэгээд Razor гэдэг энийг дараад энэ болохоор нөгөө нэг scalping буюу богино хугацааны арилжаа хийдэг хүмүүст бол айгүй боломжийн байгаа шүү залуусаа. Spread бол байхгүй боломжийн бол байгаа. За тэгэхээр энэ дээр бол нэг зүйл бол байгаа нэг commission төлдөг байгаа шүү. Та бүхэн тэрийг бол сайн хараарай. За эдний Pepperstone стандарт аккаунт нь бол ерөнхийдөө яг IC market-тай бол яг адилхан юм билээ. Ер нь бол IC market-аас бол ямар ч бол юу бол байхгүй. Spread-ээр бол наад цаана бол байхгүй юм билээ. Би яг ашиглаж үзсэн болохоор сайн мэдчихээн. За би болохоор энэ Razor гэдэг аккаунтыг сонгож байгаа. За энэ дээр бол мэдээж бол мөнгөн дүнгээ хийн. За энэ дээр бол мэдээж Америк доллар. За энэ дээр бол бөглөөд авах шаардлага байхгүй залуусаа. За leverage-ийн хувьд тэгэхээр хөшүүргийн хувьд бол би бол 1500 ашигладаг болохоор 1500 бол байж болно. Та ингээд ерөнхийдөө бол стандарт нь бол 100 бол байгаа. За тэгээд ингээд дээшээ ингээд бол 100-аас 200 байгаа. Би бол 1500 ашигладаг болохоор би бол 1500 бол сонголт бол хийнэ залуусаа. За тэгээд дараагийн энэ дээр ямар код оруулах вэ гэхээр залуусаа энэ Pepperstone-ы анх нэгтээ та оруулж ирсэн нууц дугаар бол хийчихэд бол болно. За тэгээд next-тэй дараад за тэгээд start-а дараад за дараагийн энэ бол ийм хуудас гарч ирнэ. За зүгээр та намайг дагаал бүгэлчих. За ингээд за энэ бол одоо ямар төрлийн ажил хийж байгаа вэ гэдгээр та ингээд өөрөө ингээд сонгож яваад тэгээд next. За одоо энэ бол ерөнхий мэдээлэл нь бол гарч ирж байгаа шүү дээ тий. За энэ дээр бол та бүхэн бол бас зүгээр л өөрсдийнхөө юугээрээ л бүгэлчих. За энэ бол одоо ямар ажил мэргэжилтэй гэдэг та өөрөө сонгоод за ингээд за энэ бол мөнгө нь яаж одоо ямар зориултаар байгаа вэ гэдгээ бол ингээд сонгоод за ингээд за тэгээ next-тэй дарчих. За одоо ингээд next-тэй дараад ингээд тэгэхээр одоо бол иймэрхүү зүйлүүд бол гарч ирнэ. За ерөнхий мэдээллийн юмнууд бол гарч ирнэ. Та эднийг сайн уншаад за тэгээд next. За одоо ингээд яхаар танд юу ирэх вэ гэхээр таны мэйл хаяг руу одоо баталгаажуулах код бол очтیں۔ Залуусаа. Тэгээ энэ дээр ингээд дараад тэгэхээр таны мэйл хаяг руу баталгаажуулах код очино. Тэгэхээр та тэр кодоор дараад за тэр кодоор та дараад орох юм бол дараагийн хэсэг бол гарч ирнэ. За залуусаа би нэг хийчээд би та бүхэндээ бол үргэлжлүүлье. За залуусаа таны одоо мэйлэнд бол одоо ингээд мэйл ирсэн баталгаажуулах мэйл ирсэн бол тэрийг ингээд дарахаар ингээд шууд ингээд ороод ингээд комплект болно. За дараа нь яах вэ гэхээр таны утасны дугаарыг бол баталгаажуулнаа. За тэгэхээр одоо таны бүртгэлтэй байгаа утсан дээр мессеж бол очно гэсэн үг залуусаа. За ингээд очихоор за одоо ингээд бол ерөнхийдөө бол утасны дугаар таны утасны дугаар болон
одоо мэйл хаяг бол ингээ баталгаажчихдээ юм аа. За одоо яах вэ гэхээр дараа нь нөгөө нэг одоо энэ өөрийнх иргэний үнэмшнийхаа за урд талаарт хоёрыг хийгээд контент дараад тэгэл ерөөхдөө бол таны одоо данс бол ингээ ерөөхдөө болчихж байгаа. Одоо бол таны данс бол ингээд бол ерөөхдөө бол ингээ болцсон байгаа. За энэ дээр бол яах вэ гэхээр бол та бол депозит хийхдээ бол түр одоо дансаа та бол нөгөө нэг баталгаажлыг бол та хүлээх хэрэгтэй. За таны данс баталгаажлаа гэсэн үед бол та мэдээж бол одоо таны фонд наавгээд тэгээд энэ дээр бол өөрийнхөө одоо хэрэгтэй одоо мэдээлэлд одоо ерөнхийдөө оруулаад тэгээд болчихно гэсэн үг. Тэгээд ер нь бол дансных нь бол иймэрхүү зарчмаар бол залуусаа явагдаж байгаа. Тэгээд та бүхэн бас өөр асуух зүйл байх юм бол мэдгүй зүйл асуух зүйл байх юм бол та надтай холбогдоод асуугаарай гэж хэлье. Би танд аль болох одоо болохгүй байгаа зүйлийг аль болох хурдан хариу хэлээд би танд аль болох хурдан арга хэмжээ авна гэдгийг та бүхэнд хэлье залуусаа. За өнөөдрийн бичлэгийн түргээ дуусгая.